Бүгдний өдрийн мэнд энэ удаагийн бичлэг маань One Piece гэх анимийн 1143-аас 1148 дугаар ангуудын товчлолыг өөрийн чадхаараа та нартай өргөхээр бэлтгэлээ. Тэгэхээр enjoy the content. Тийм би нэрээ Kick-дээр стрим хийж эхлэх гэж байгаа шүү манайхаа. Эртнээс ороод дагаад notification хасаагаараа гинтл нэг өдөр асчиж бас магадгүй шүү дээ тийм ээ. Vegapunk маань өөрийн зүрхээ зохилохоо болох тэрл акшн дэлхийн өнцөг булан даяар дэндэм уушигаар өөрийн бэлдсэн сүүлийн үгсээ цацалт хийхээр тохируулжээ. Тэнгисийн цэргүүд унтраах гэж оролцсон ч энэ бүхнийг Vegapunk аль эртнээс бодож бүгдийг нь хакердсан байж хэний ч унтрааж чадахгүй Vegapunk-ийн сүүлийн үгс инхүү дэлхийгээр цацагдаж эхэллээ. Бичлэгээ эхэлж шууд л ингээд хэлжүүлэх хүмүүс бэлэн биш баха. Би та нарт өөрийн олсон хамгийн том ноцуудаа дэлгийе. Гэхдээ нэг цагийн дараа гэж хэллээ. Харин Шака түнд нэг цагийн дотор гэвэл энэ бичлэгийг зогсоохыг хүссэн хүмүүст хангалттай цаг өгөх юм шиг байна. Гэхдээ Стелла зөвшөөрч за тэгвэл 10 минутын дараа гэж хэлэн цагийг өөрчлөн кофе найруулж эхэллээ. За Silver Phoenix намар шоптой хамтран та бүхэндээ аним зураг хэвлэлтэй хар цагаан өнгийн 10 төрлийн бүх арьс майртай бодолтыг худалдаж эхэлж байгаагаа хэлэхэд үнэхээр таатай байна. За амар шоп руу биеэрээ очин өмсөж үзээ загвар болон арьс майраа сонгоод авч болно. Мөн онлайнаар худалдаа авал тэгвэл шууд л маргааштай үргэлжлэлээр очин шүү. За илүү дэлгэрэнгүй доор байших Facebook болон Instagram-аас олж аваад эхний 50 хүнд зөвхөн 50 хүнд open sale- гээд 49,000 төгрөгөөр худалдаалнаа. Мөн цөөн тоогоор ирсэн болохоор та яараарай гэж хэлье. За Марижод харин дөрөнгөөрөөсөө Egghead дээр байгаа Сатурнтай оюун санаагаар ярилцлаа. Тэд Vegapunk үнэхээр үхсэн юм уу гэхэд Сатурн Kizaru түүний зүрхийг зогсоосон би харсан гэхэд Lapopes-ийн хаан ихтэй энэ бүхнийг дамжуулаад байгаа дэндэ мөши байгаа байхаа гэж ярилцлаа. Харин хэсэг өөрчлөгдөхөд дэлхийд даяар бүхий л хүмүүс Luffy болон Vegapunk-ийн талаар ярилцлаа. Бүгд л түүний яг юу ярих болоо дэлхийн хамгийн ухаантай хүн бидэнд шинэ техник технологиг танилцуулах юм болов гэж ярилцахад Kamabaka Arl дээр Dragonos бусд нь тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч Шака Драгонтой уулзахдаа Драгон тандан хэтрий ухаантай байна гэдэг өөрийнхөө үхлийг хүртэл харж чаддаг юм шигэ Драгон. Би удахгүй үхэн гэж хэлжээ. За ингээд Egghead руу хэсэг шилжлээ. Luffy Kizaru болон Сатурныг нэг гараараа хатхан хөдөлгөөнийг нь хорьсон байгаа харагдана. Гинтл Kizaru нүдэрээ лазер буудахад Сатурн хортой хөлөөрөө дайралт гэлээ. Luffy ч хоёулангаас нь бултаад хоёр гараараа хоёулангийн урт сунгаад Сатурн Kizaru хоёрыг амар хүчтэй хавсарлаа. Тэр хоёрч дааваа шиг хавтгаа болоход Luffy тэр хоёрыг баруун зүүн гарынхаа хуруун дээр пиццаны гурил шиг эргүүлж гарч байна. Харин энэ бүхнийг далайн эрэг дээрээс тэнгисийн цэргүүд харж байлаа. Luffy нөгөө пиццаныхаа хоёр гурилыг далайн зүг рүү шидэд орхилоо. Kizaru-ч нүдээ алгасаар Vegapunk-ыг алсандаа харамсаж байгаа харагдана. Гэтэл эргэлсэн Сатурн буцаад ирчээ авч инээж байгаа Luffy рүү шиглэн ирэхэд Luffy гайхаж дайлт тасан болтлаа. Luffy түүнээс цухтааж байхдаа Сатурныг ер нь яг яагаад бэртэхгүй байгааг бодоод олсонгүй. Сатурн үргэлжлүүлэн Luffy рүү дайралт хийхэд Сатурнтай дөрөнгөөрөөсөө дахин оюун санаагаар ярьлаа. Бидэнд ингээд байж байх цаг алгаа Vegapunk-ийн дамжуулалтыг зогсоохгүй болохгүй гэхэд Сатурн ч тэдэнтэй санал нэгдэн газарт хүрэхэд аврах том пентаграм газарт дүүсэд мөн Gorosei нарын өрөөнд бас хамт үслээ. Сатурныг тойроо 4 том пентаграмаас асар хүчтэй хар энерги алгарч эхэлж байгаамаа. Энэ үед үлэмж битүүд Bonnie, Frankie, Atlas-ыг барьсаар Atlas харахаар явж байлаа. Энэ бүгдийг Vegapunk-ыг тэрвэрж гүйж байсан Sanji хараад Сатурнаас мэдэрсэн энергийг дөрв болцглоо гэж хэллээ. Gorosei нарын хүч Арлын эргэн тойрныг түнэр харахаар бүрхлээ. Энэ бүгдийг харсан тэнгисийн цэрэг хүртэл айж чичирч байлаа. Бүгд энэ яг юу болоод байгаа юм бэ гэж гайхаж эхэллээ. Үлэмж битүүд үргэлжлүүлэн тэнгисийн цэргийн усан донгоцуудыг устгасаар Dory болон Brogy харин Luffy руу ойрцоорлолаа. Хэсэг өөрчлөгдөн Marijo дээр ирэхэд 5 Gorosei-гийн өрөөнд үлдсэн 4 Gorosei алга байх юм. Тэдний өрөөндөх дамжуулагч дэндэ мөшигаар Shaka Stellad ганцхан тусал кофегоор бүтэн аяг хамттай кофе хийж болохоо танилцуулангаа 7 минут үлдсэнийг бидэнд хэлэх шиг. Luffy-гийн өмнө нэмж 4 мангас гарч ирлээ. Яг ингээд эн чинь болохоор нөгөө 2024 он 6 сард хийж исэн юм байлаа л дээ. Яг тухайн үед гарч исэн манга нэнхүү аним болон биднэрт хүрсэн юм байна шүү. Гэхийг бас хэлхэн сонирхолтой санагдлаа. За тэгээд буцаад товчл руу гарцгаая. За тэдний танилцуулгыг дахиад нэг явчихъя да. Saint Saturn түүний хувирлан Gyuki гэгдэх домогт өгүүлснээр далаад явах далаачдыг айлгадаг мангас. Аврах том аалзан хөлтэй чөтгөрийн биетэй хэмээн өгүүлдэг ажээ. Saint Mars түүний хувирлыг Itsumade гэх таны төсөөлж чадах хамгийн амжигтай шувуун төрхтэй могоон сүлтэй мангас болдог. Түүний талаар домогт өгүүлснээр Itsumade нь нэг л орилооноос мөнхийн зовлон сонсогддог гэлцэх ба түүний ард үхэл дагаж явдгаа хэмээн домогт гардаг ажээ. Saint Warcury Фэнкши гэх дөрвөн соёотой соёо олгоноос нь тамийн гал гарах домогт чөтгөрийн бодонгохон хувирал юмсанжээ. Saint Nusjuro
Бакуцо гих түүний хувирал нь араг яссан морь болдог бол түүний хашгираанаас зөвхөн үхэл ойртож байна гих ер бусын чөтгөрийн орилон байдаг гэлцэн. Сент Жупитер элсний аврах том өт хувирал нь тэнгэрийн арлыг ганц лүмгэлтээрээ устгах чадaltaй гэж гарнаа. За жоохон бас давсалсан шүү манайхаа. За ийхүү тэдний хувирал ил болж бүгд л тус тусынхаа үүргийг тархин дотроо ярилцсагаас юм уу яасан. Бүгд л ийш тийшээ тарцгаалаа. Нусчураа харин арлын ирэг дээрх фашистануудыг нүд ирмэх зурдал бүгдийг нэг сэлмээрээ хөлтөчж байгаа. Марс харин чангаар ойрлон хүчтэй аянга цахилгаануудыг газарт буулгаж байлаа. Тэнгисийн цэргийнхэн Пашифистан нарыг хөлдөж ажиллагаагүй болсныг мэдж байгаамаа. Марс харин Лабапесийн хамгаалалт руу дайралт хийж эхэлж байна. Харин Люфи Сатурны дайралтуудаас бултангаа Жупитерийн хүчтэй соролтоос ч арай ч болдож байлаа. Санжи энэ бүгдийг бусадтаа хэлэхэд тэд шоконд орон бүр айж эхэллээ. Яг энэ үеэр Саниг, Лилид, Брук хоёр амжилттай тэдний байгаа газар авчирлаа. Жимбэ харин Зорогийн хажууханд ирсэн байна. Харин Зоро Лүчийг хангалттай дийлж чадахч түүнтэй албаар ингэж удаж байгаа нь илт боллоо. Санжи үүнийг мэдэж Жимбэд хандан наад нэг замхан толгойд чинь биднийг бүгдийг уяад байна. Хурдхан наа тоглоомыг нь зогсоо гэж ойрлохыг Зоро сонсчлоо. Гинтл Зоро өөр болсноо Лүчигийн дайралтуудаас яатхамгүй болтаад л одоо л нэг 3 сэлмэ ашиглаад Лүчи рүү ганц л дайралт хийхэд Лүчи газар тунлаа. Харин Люфи доор Жупитерт идүүлчлээ. 5 горосоо хүчийг авч явахад Дори болон Броги хоёр дайны талбарт ирлээ. Тэр хоёр Люфиг харахгүй байна гэж ярилцсан Сатурн болон Меркурийг нэг гараараа бариад хооронд нь мөргөлдүүллээ. Үргэлжлүүлэн Жупитерийн толгойд астахад Люфи дотоорс нь гарч ирлээ. За тэд ийхүү түүнийг Люфиг ойрхон байгааг мэдээнээс хараад зүгтгаж чинь туслахаар ирсэн гэдгийг хэлж байгаамаа. За ингээд манай гурван эсрэг 3 горосоо нарын мөргөлдөө эхэлж байна. Тэд энд тэднийг дийлэх гэж тулдахгүйгээ ойлгон зүхтаахад хангалттай цаг хожихол ёстой байна гэдгээ ухаан цааш тулаан үргэлжлэлээ. Марс харин зогсоо зайгүй Лабапес руу дайрсны хүчинд Лабапес руу орж чадлаа. Жимбэ Марсын хувирлыг хараад бүтэн бүр ингээд хөтөн хөлсөн цовон Зоро руу яаран очиж энэ тулаанаа дуусгах хэдүүлээ яаралтай явах хэрэгтэй байна гэж хэлэхэд Лүчи үхлийн ирмэг дээр байгаа ч гэсэн хоёр хөл дээрээ зогссоор байлаа. Санжи харин Жимбэгээс Зорог аваад яаралтай хөдлөх хэрэгтэй байна гэхэд Жимбэ өгтөл болсон Лүчигийн эсрэг Зорог тулдахгүйгээр түүнийг үзүүгээр нь ороож аваад Лүчи рүү фишмен карате хийгээд дайралтын нөлөөнөөс үрсэн тоос шороон донд халах боллоо. Гинтл Лүчигийн урд Марс гарч ирэн Лүчигээс Вегабакийн талаар асуухад Лүчи өвдөглөн суугаад Йорк A барилгын 4-р дахар түлээтэй байгаа. Саяхан дэрсэн малгатын 2 гишүүн надаас цухтаалаа. Мөн нэмээд 5 гишүүн Лабапес дотор байгаа. 4 Серафим 80 гаруй CP-ийн ажилчид байгаа гэхэд Марс цааш явлаа. Лүчи Марсаас өөрийн хамтарч Какугийн амийг өршөөж хайрлах гэж ойрлон хоцорлоо. Хэсэг Люфи рүү шилжин тэр гуравч жаргалтай нарахгүй дахин уулзсандаа таатай байна гэж хэлэн хамтдаа Элбаф руу явцгаая гэж ярилцаж байхад Сатурн Меркури хоёр дахин босож ирж тэдэн лүү зүгэллээ. Харин тэд ирэх замдаа саанж байгаа төлөвлөгөөг сонссон ба багийн бусад бүх гишүүд гарлын уулзаар товолсон газартаа биш харин тэрний эсрэг тал цуглахаар болсон гэж хэлэн бид энд тэднийг дийлэх биш харин бусад маань цуглагтал торгоож байгаад зүхтнаа гэж төлөвлөгөөгөө хэлэн бүрээгээ гаргаж ирж үлээлээ. Энэ дохой бол одоо тэд Люфиг олсон гэх дохой ба энэ дохойны дараа бүгд арлаас явахдаа бэлдэх ёстой байлаа. Меркури хамраараа агаар сорон асар хүчтэй хааны якигаар ориллоо. Люфигийн хамаг юм хийслээ л дээ. Тэг хамаг юм. Тэгээ арлын ирэг дээр байсан хэсэг тэнгисийн цэргүүд хүртэл энэ хакины хүчинд автан ухаан алтлаа. Люфигийн бүхий л юм Доригийн сэлэмдээр үлдэхэд Люфи өөрийн биеийн хэсгүүдийг өөртөө буцаагаад наалаа. Тэдэн лүү Меркури дайралт ихэд хоёр бамбаагаараа түүний довтлоог солрууллаа. Меркури Дори болон Брогигоос авраг битүүд ер нь яг яагаад ирсэн малгай туслаад байгаа юм гэж асуухад ямар холбоотой юм бэ та нар гэж асуун дотроо Никагийн талаар аль хүртэл мэдэх юм бол тоо гэж тэнэгэлцлээ. Харин аврагууд хариуд нь Люфи бол бидний найзаа гэж хэлэн түүнийг цааш түлхлээ. Сатурн харин энэ бүгдийг харан өөрийнхөө хортой шүсэд өргөхөд Люфи гараа том болгоод ойрхон байх модыг аван Амара модыг сийлээд бейсболын цохор болгочлоо. Гинтл бейсболын цохорыг алтан шаргалаар будаж 56 гэсэн бичгтээ малгай өмсөн Сатурны хортой шүсийг түн рүү буцаад цоглоо. Люфиг ингэн гэж төсөөлөөгүй байсан хоёр горосоо дайралтанда өөрсдөө өртлөө. Сатурны энэ дайралт нь хүчтэй тэсрэлт үүсгэж байхыг Люфи хараад хөөх ийм хүчтэй дайралт байсан байх нэ гэж хэлэх үг боллоо. Авраг далайн дээрэмчид манай гурыг замчилж хамт тэр зүг рүү явахыг хэлэхэд нөгөө гурван горосоо идэгрээд тэдний араас явлаа. Люфи замдаа тэдэнд энэ хөгшин мангасууд бэртэл авдаггүй юм аа. Шууд л идэгчдэг. Тийм учраас тэднээс болгоомжлох хэрэгтэй гэж хэлэн цааш явлаа. Нами болон бусад маань Сааныг модноос гарах оролдлогын Жимбэ Зоро хоёрт хурдлагыг сануулна. Жимбэ ч гэсэн ингэж нисэхгүйгээр өөртөө гүцээ гэж хэлэн тэд хамтдаа тэдний зүг рүү хамт явлаа.
Харин Bonnie Atlas-ийн баг маань аврах далайн дээрэмчдийн хөлөг дээр ирэхэд тэдний 3 дээд адмирал хүлээж байлаа. Яг энэ үеэр Санжич бас Vegapunk-ийг сугдангаа гүйсээр л байна. Лаборатори дотор York дээр Mars орж ирсэн байлаа. Түүнээс Vegapunk-ийн дамжуулагч Denden Mushi хаана байгааг асуухад York түүнээс айж амьгуйлаа. Харин адмирал Kizaru босох хүсэлж байхгүй байгаа бололтой. Нөгөө талд харин шатаж буй хогоо идэл дундаас авраг томор овд ам орон хаашаа чим зүглэн хамааг уучлаарай Joy Boy хэмээн өршөөл ирсээр алхаж байлаа. Эрэг дээрх бүхий л пацифистануудыг хөлдөөчлөө. Нусчураа дотроо Bonnie дөнгөж 12 та байхад ийм жоохон хүүхэд энэ бүгдийг удирдах байна гэхээр яасан затарсан юм бэ гэж хэлэн цааш давсансаар байлаа. Аврагууд маань хамтдаа эргийн эсрэг тал руу гүйсээр байхад тэдний хөлгийг отож байсан 3 дээд адмиралтай Франки хүч үзэж эхэллээ. Ганц л цохилт ихэд дээд адмиралын нэг нь газартаа гівтэд өглөө. Bonnie аавыг харж байгаарай гэж хэлэн доош бууж нэг адмиралыг шууд жоохон хөвгт болгонгоо нүүрлүү нүшиглөөд аавыг маань битгий робот гэдвэ гэж уурлалаа. Atlas үлдсэн нэг дээд адмиралыг дийлээд эхлэв. Ер нь юу вэ? 3 дээд адмиралыг манай унж ганц цохилт төр юм дийлчихэж байгаа юм шиг харагдаж байна. За харин Vegapunk-ийн том мэдээ өрөхөд 4,000 үлдсэн байлаа. York Mars 2 хамтдаа дамжуулагчийг энд эргээр хайрсаар жижигхэн зүйлийг олох биш харин ойр хавийг хамтд нь устгаж байлаа. York ч энэ бүгдийг жоохон ч гэсэн үлдээлтэй гэж хэлэн лабораторийн 2 давхарт зэвсэг үлдэрлэл байгаа. Харин 1 давхарт цахилгаан энерги байгаа. 3 давхарт маш их хэмжээний газ байгаа гэлэн ганц л буруу үйлдэл хийхэд лаборатори тэр чигтээ дэлбэрнэ гэж хэллээ. Mars York-оос тэгвэл хурдан олоодох гэхэд York намайг тэнгэрийн луу болгох юм байгаа зүтэй хэмээн хэлээд Stella энэ бүгдийг шаал өөр нууц газар нуусан байгаа гэж хэлэн дамжуулагч жижигхэн гуралжин хэлбэртэй хэлэхэд тэд Punk Records нуусан байх гэж таамаглан York-ийн зааварчилгаатайгаар Mars тэр хоёр хамтдаа дээш явлаа. Харин лаборатори дотор Kaku Stussy хоёр саяны айхтар мангас юу байсныг гайхан ярилцахад Kaku хүртэл тэдний хөрөлийг мэддэггүй болж таарлаа. Үргэлжлүүлэн Kaku Stussy-гаас олон жил хамт хөдөлмөрсөн нөхдөөсөө урвсан хүнийг яагаад шинэ хамт олон энд хаяад явчих та гэхэд Stussy-гийн бие сүлдэн компьютерээ тулан би өөрөө энд үлдсэн. Тэднийг эндээс гаргахад Labapes-ийн хамгаалтыг унтраах хүн эрэхтэй гэж хэллээ. Хэсэг өөрчлөгдөн Nami болон бусд нь Stussy-г асуухад Edison тэдэнд нөхцөл байдлыг хэлэн Stussy энд үлднэ гэж хэлж байна. Edison үргэлжлүүлэн Megaforce robot байхгүй болсон учраас тэд Labapes дээрээс хөдлөн Frankie-гийн колагаар цааш тийрэл давлаач яагаад ч далайд хүрэхгүй арал руу шууд осолдохоор байна гэж хэлэхэд бүгд л айд сандарцгаалаа. Харин Usopp Coupe de Burst бэлэн болсныг хэллээ. Edison тэдний байгаа байдлыг харан инээгээд та нар ч үнэхээр бүтэхгүй гарууд юм аа. Гэхдээ бүгдийг болгоноо бүтээнэ гэж байгаа хэлж байгаа чинь үнэхээр гайхалтай юм а гэж хэлээд шууд л өөрөө доош нэслээ. Араас нь Lilith явсан ч Edison би бол шинжлэх ухаанч тулдаж чадах ганц л юм маань энэ байна. Би 78% бэртэл авнаа. Намайг алхахад хангалтгүй гэж хэлээд Labapes-ийн хамгаалт руу хүчтэй мөрөглөө. Гинт ласар хүчтэй шуурганд Арлын эрэг дээр байх тэнгисийн цэргүүд хүртэл сорогдож эхэллээ. Харин Арлын төвд Saint Jupiter тэнэг том амаараа хүчтэй гихчин сороход Jupiter-ийн ам нь тоосоогч мэтэл болоод ойр хавийн бүх зүйлийг ам руугаа сорж эхэллээ. Dory Brog-ийн орж чүүэл сорогдохгүй хичээж байхад Luffy хажууд нь үнэхээр л хичээсэн ч удаан төвчихгүйгээ ойлгон биеэ томсон ойрхон байх хасар том барилгыг Хуан түнрүүн амруун шидлээ. Үүний ачаар Jupiter хэсэгч болов боллоо. Харин Luffy эцтэй хурд сулдан сулдаа төрхөндөө ороход түн Dory авраг талан дэрэмчдийн яралт үеийн хоол болох Akarl гих амталсан авраг загасны махыг Luffy төглөө. Муухай үнэртэй ч гэсэн амттай байсан учраас Luffy шууд л босоод ирж байгаамаа. Харин тэдний араас Valkyrie хөөж байхыг Luffy хараад түн лүү дайралт ихэд Luffy-гийн гар асрах халуун галан шатаж байгаа юм шиг л өвдөж байна. Labapes руу шилжихэд тэдний байгаа газар гинт лаалцны хөл гарч ирлээ. Usopp түүнээс айхад хэсэг доош шилжин Frankie Atlas-ийн урд нусчураа гарч ирж байна. Харин Punk Records руу Mars орж ирэн Vegapunk-ийн дамжуулагчийг олж шиг боллоо. Vegapunk-ийн мэдээлэл дэлхийд хүрэхэд 30 секунд л үлдсэн байлаа. Mars бичлэгийг үзэн Vegapunk-ийн авраг том тархийг харан чи үгсэн ч гэсэн чиний тарих одоо хүртэл ажиллаж байна гэдэг сонирхолтой юм гэж хэлэн иргэн харахад түүнээс дамжуулагч Denden Mushi цогтож байлаа. Ингээд Mars яаран дамжуулагчийг бяцлахад хэсэг өөрчлөгдөн дэлхийн өнцөг булан руу шилжилтүүд хийлээ. Vegapunk-ийн үгийг бүгд л хүлээсээр түүнийг яг юу бидэнд түгээх гэж байгааг бүгд л сонсохдоо бэлдэн айн баярлан гайхсаар байлаа. Харин Mars дамжуулагчийг устгахад дамжуулалт зогссонгүй. Үүнд Mars уурлан шуудлах хуурин доош явлаа. Mars дамжуулагчийг хайсаар л харин Vegapunk-ийн үг дэлхийд хүрч эхэллээ.
Энэ бүгдийг 5 горосын оюун бодлороо ярилццгаан дамжуулагчийг хурамчаар хийсэн байна. Би түүнийг нь л оллоо. Жинхнийг нь яаралтай олж устгах хэрэгтэй байна. Бид түүнийг яг юу ярихыг нь мэдэхгүй учраас энэ бүхнийг яг одоо л болиулах ёстой гэж ярилцлаа. Йорк харин үүн дээр нэмж Кловер профессортой Стелла хэд удаа уулзсныг дуртахад бүгд л айд сандарлаа. Харин доор Санжи Вегапанкийг өргөсөөр явхад түүний радарт Боны аюулд учирсан гэдгийг мэдэрч түүн дээр яран очлоо. Нусчураа харин Бонид фашистагийн эрх мэдэл байгаад уурлан түүнийг алах гэж оролдлоо. Санжи амжиж ирэн Нусчурагийн эрүүлэг хүчтэй өршөлгөхөд Нусчура харин шууд ларг ясан морь болж хувиран Санжиг зажлаатглээ. Бүгд л Санжиг судлахын тулд хүч үзэж гарлаа. Авраг битүүд ирж Нусчураг барьж авахад Санжи амнаас нумлаа. Үргэлжлүүлэн Боныг хүчээ ашиглан аврах том босс Нусчураг няц гიშгээр ориллоо. Ийхүү хэсэг өөрчлөгдөн Вегапанк руу шилжлээ. Би амьдралдаа 2 том нүгэл хийсэн. Энэ дамжуул та нарт хүрж байгаа бол миний зүрх аль хэдийнэ цохилхон болсон гэсэн үг. Намайг хэн ч алсан бай би түүнийг муу санаар нь ялгахгүй. Мөн энэ яриагаараа би та нарт ёс зүй болон амьдрал ярихгүй. Гэхэд Сатурнтай нүүрэлцсэн Робин түүний хоолоогоор нь Сент Сатурн байна гэж танилаа. Сатурн Робиныг танин түүнийг зутаалахгүй гэж хэллээ. Шууд Сатурн Робин руу дайралт хийхэд бүгд л зэрэг өдөлж аюулаас малтарч амжлаа. Марс харин арлын эрэг дээрээс ханыг нэвт харж асар олон жижигхэн амьд биет буюу дэндэ мөши байгаа гарлаа. Жинхнийг нь олоход цаг орно гэж бодон бүгдийг нь нэг нэгээр нустгаж эхэллээ. Йорк харин Стеллаг яг хаана нуусан байж болох уу гэж бодон дамжуулагчийг олохгүй бол миний тэнгэрийн луу болох хударлаа яана гэж хэлээ. Харин Гороса нар хоорондоо оюун санаагаараа дахин нэг ярилцлаа. Яах уу, ийх үү гэж байхад бүгд л дамжуулагчийг зэрэг хайж эхэллээ. Вегапанкийн дамжуулалт үргэлжлэн энэ дэлхий тун удахгүй далааж их болно гэж хэллээ. Бүгд л энэ мэдээлэлд шоконд орноо. Тэнгисийн цэргийн штаб, жижиг уушин газар, Water 7 гэх мэт бүхий л газар цочин том мэдээг сонсон хэрхэн яаж бэлтгээ ярилцлаа. Харин Impel Down Doflamingo энэ мэдээг сонсоод Megalionд хандан хор жимс идсэн чөтгөрийн жимс эзэмшигч хүн 6 дугаар төвшөнд далайн ус орж ирээн аквариум болвол чи яг юу хийх юм бэ гэж дооглолоо. Далайн төвшөнд 1 метрээр дээшлэхэд л 6 дугаар төвшин бүхэлдээ усанд автах аюултай. Мөн 5 м дээшлэхэд бүхий л жижиг арлууд живнэ гэж хэлэн би дээшээ гарах болно гэж хэллээ. Doflamingo энэ бүдийг эртнээс мэдэж байсан мэтэл янз бүр юм хэлж байна. За ингээд Экед рүү хэсэг шилжихэд 5 горосоо дамжуулагчийг хайхаа нэгт тавин Экед арлыг сүйтгэж орлаа. Вегапанк үргэлжлүүлэн миний тооцоо зөв бол энэхүү дамжуулалтын дараа асар хүчтэй газар хөдлөлт болголно гэхэд газар хөдлөлт дамжуулалтны өмнөхөн болоод дуусныг хүмүүс хоорондоо хэлэлцэн. Вегапанк хэрв миний буруу бол намайг уучлаарай. Харин миний зөв байх юм бол намайг анхааралтай сонсоорой гэж хэллээ. Дэрсэн малгатууд маань энэ тентүү хүчтэй дайралтуудаас болтон дайралт хийн чадхаараа л бүхий хүчээр шахаж гарлаа. Сатурн харин гинтл тэдэн лөө дайрахаа зогсоон Марсаар цахилгаан тэжээлийн газарт байж магадгүй гэж хэлээд тийшээ яарч барилахыг цоолж ороход Motherflame буюу цахилгаан үсгүрийн гол хүчийг бид хардаг. Сатурн хүн төрхөндөө орон ойрхон байх бүхий л зүйлийг сөнөж эхэллээ. Тэнгисийн цэргүүд асар том робот руу гал нээсээр л харин Люфи арлын эргийн зүггүй тэдний араас Варкури өсөр байлаа. Вегапанкийн яриа үргэлжилж энэ бүгдийг ойлгохын тулд бид 800 жилийн өмнөх рүү буцах хэрэгтэй. Бидний түүхэнд 800-аас 900 жилийн өмнө хоосон байдаг. Мөн үүнийг харанхуй зун гэж нэрлэх нь ч бий. Эртний чулуунууд болох Poneglyph гэж нэрлэгдэх чулуунууд нь эртний бичээсээр харанхуй зууны мэдээллийг агуулдаг. Эдгээр бичээсүүд дэлхийн өнцөг булан руу тархсан. Мөн Poneglyph-ийг уншихыг засгийн газраас хоригдсон ч би тэдний хэдийг нь тайлж чадсан юм а гэж хэлэн хэсэг өөрчлөгдлөө. Labopis тэр байх хэдийн ойролцоо үүлэн сурч эхэллээ. Edison-ы төлөвлөгөө энэ байж гэж ойлгон нэмэлт үүлэн дээр гарan Cooper burst ашиглахад бид хангалттай далаар угаач чадах юм байна гэж багилцгаалаа. Харин Edison үхээгүй харин ч доор очин үүлийг үүсгэж байсан юм байна. Вегапанкийн цацалт үргэлжлэн миний мэдэх зүйл бол харанхуй зууны талаарх бүрэн биш дутмаг мэдээллээ. Хоосон эсгүүдийг дур мэдэн зохиож та нарын толгой ирүүлэх хүсэхгүй байгаа учраас би өөрийнхөө баттай мэдэх мэдээллүүдээ та нартай хүргье. Миний хэлэх гэж байгаа түүх бол 900 жилийн өмнө өндөр хөгжилтэй эртний хаант улсад төрсэн тэр нэг хүний түүх юм а. Түүнийг Элбафтын түүхэн дээр үгүйснээр сономтгай биетэй нарны бурхан Ника хэмээн үгүйсэн байдаг. Түүнийг өөрөөр Joy Boy ч гэж хэлдэг. Joy Boy бол энэ дэлхийн хамгийн анхны далайн дээрэмчин юм а гэж хэлэхэд Wano дээр бүгд л Joy Boy-ыг Luffy дайлан сонсогдож байна гэлээ. Тэнгисийн цэргүүд арал дээр хөл тавьж чадахгүй айсаар л гайцсаар л надад олцсон хідэн Poneglyph дээр гарснаар 800 жилийн өмнө асар том дайм болсон. Joy Boy нэгэн бүлгэмтэй дайцсан. Тэр бүлгэм нь одоогийн засгийн газар юм а. Тэр үеийн засгийн газар бол 20 улсын төр зүрийн нэгдэл болсон бүлгэн байсан юм. Joy Boy-ын хүчтэй армийг 20 улсын нэгдэл арай ч нэгдэж
дийлэхтэйгээ байсан юм а. Харамсалтай нь энэ бүгд яг яагаад гэснэг нь мэдэхгүй ч Joy Boy-ын армийн хөгжил буюу Эртний хаалт улсын хөгжил 800 гаруй жилийн өмнө гэхэд асар өндөр хөгжилтэй байсан. Одоогийн бид ч тэдний бүтээлийг хараад гайхан шагшрахаас өөр зүйл хийж чаддаггүйг онцллоо. Vegapunk-ийн үгэнд нь итгэж итгэхгүй түүнийг төсөөллөө бидэнд яриад байна гэмэлээ. За энэ хүрээд 1148 дугаар анги маань дуусч байгаа юм аа. Ингээд дараагийн дугаарыг 2000 лайк хүрвэл шууд оруулчих уу яах вэ? Юу бодож байна да? 魔界の空でピカピカ渋谷区までも心はプラ笑って走ってドキドキルンちょっと変なパワーがバン黒い翼フラフラスウェイでも夢はきらめくブライトネスプレイ子供みたいにほらほらおい俺はまだまだ just a